Сайн байцгаана уу? 11-р цэцэрлэгийн онцлог ажил 4. 2025 онд шимт хөтөлбөрийг туршин хэрэгжүүлсэн шинэлэг ажлуудаа та бүхэндээ танилцуулж байна. Энэхүү ажлын хүрээнд багш мөх гэрэл маань 2 настай хүүхдийн насны онцлог тохирсон ширээ, сандал, мод гэх мэт эд зүйлсийг угсрах заавар гарын авилга бэлтгэсэн бөгөөд эдгээр зүйлсийг баяжуулна. Миний эргэн тойронд сэдвээр 2 настай хүүхдүүдээрээ туршин хэрэгжүүлж өөрийн брэнд дарга зүгээ түгээн дэлгэрүүлсэн. Шимтийн хэрэглэгдэхүүн ашиглан цагаан сар сэдвэт бүтээл хийх үйл ажиллагаа хүүхдүүдэд бүтээл сэтгэлгээ, хамтын ажиллагаа, асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхээс гадна Монгол үндэсний баяр болох цагаан сарын ширээний идээ засах, золгох, мэдлэг хүндлэх ёс үндэсний өв соёлоороо бахархах сэтгэлгээг төлөвшүүлдэг онцлогтой. Дараагийн онцлог ажил нь аймгийн хэмжээнд анх удаа шимтийн хөдөлгөгч моторыг туршин хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус мотороор багшийн брэнд үйл ажиллагааны хүрээнд багш батцад тээврийн хэрэгсэл сэдвийн хүрээнд 7 төрлийн бүтээлийн өгсрөх аргачлал чеклистийг боловсруулан өөрийн брэнд дарга зүгээ түгээн дэлгэрүүлсэн. Зохиол суурилсан арга зүйн хүрээнд багш гүнжлэмаа шимтийн болог ашиглан царцаа шоргоолж буух тэмээ 2 Болтгүй буруу өгөн үлгэрүүдийн дүрийг бүтээх өгсрөх аргачлалыг боловсруулж тус аргачлалын дагуу бэлтгэлүүлгийн хүүхдүүд үлгэрийн дүрүүдийг бүтээж өөрийн үгээр үлгэрийг ярьж хүүхдийн хэлээрээ хөгжүүлж байгаа нь онцлог байлаа. Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан бяцхан инженерүүд 2025 тэмцээнд манай цэцэрлэг нь Монгол ахуй сэдвийн хүрээнд ардын уламжлалт ёс заншлыг харуулсан 34 төрлийн эд зүйлсийг бүтээж идэвхтэй оролцсон. Үүгээрээ дамжуулан хөөхд багчуудад ардын уламжлалт ёс заншил, өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн өв соёлыг таньж мэдүүлсэн буюу орчин үетэйгээ хослуулна. Малчин нэрэгдийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор шимтийн хөдөлгөгч мотор ашиглан автомат аруулж үсгэж, дээрэм, тус чухал роботыг бүтээснээрээ онцлог байсан. Шимтийн болог ашиглан шинжлэгдсэн хөтөлбөртэй уялдуулан сургалт үйл ажиллагаанд хэрэглэгдэхүүн болгон ашиглах арга зүйг багш нарын мэргэжлийн бэлгээрээ туршин хэрэгжүүлэн ажиллаж байна. Жишээ нь зохиол суурилсан арга зүйгээр ухаан тулаан үлгэрийг сонгон авч багшлагүй болон суралцгын үйлээр дамжуулан өдөр тутмын үйл ажиллагаанд тусах нь бусад суралцгын үр дүнтэй уялдуулна. Өглөөний цайргийн цаг, чиглүүлэгтэй үйл ажиллагаа, хөгжөө мэсгах үйл ажиллагаагаар дамжуулан эзэмшүүлж байна.